За та бүхний амар амгалан айлтгая. Шинжлэх ухаан таны мэдхүйн судлагдсан нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хүндэт зочноор Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэг төрөлнгийн захирал доктор профессор Төвшин Тогтох маань өрөөдөн ирлээ. Таныг дурлал байж ирсэнд талархаж дэвшүүлье. Баярлалаа. Та бол одоо ургам судлаач мэрэгчлээ хүн. Тэр ургам судлаач хүний одоо бахархал нь яг юу байдгийг. За би өөрөө миний мэрэгчил биологч, ургамал судлаач, геоботаникч гэсэн мэрэгчлээ. Одоо өөрхөн мэрэгчлэр юугаараа бахархдаг вэ гэхээр одоо хүн төрөлхтөн амьд байгаа бүх юмны их үндэс нь бол ургамал байдаг. Одоо бидний амьсгалж байгаагаар идэж байгаа хоол хүнс энэ бүгдийг экосистемд ургамал өөрөө бүрдүүлж идэг. Ногоон ургамал маань одоо бидний энгийн ус бидний амьсгалаа гаргаж байгаа нүүрс хүчлийн хийг ашиглаад нарны гэрлийн тусламжтайгаар одоо энэ экосистемд анхдагч органик бодисыг нийлэгжүүлдэг. За тэрнгээр нь өвсөн тэжилтэй амьтад хоолно. Ингээд экосистемийн хоол тэжилээ их явагддаг. Тэгэхээр тэгтээ органик бодисыг бий болгоод хүчил төрөгчийг ялгаруулдаг. Тэгэхээр бид нэр эсэргээрээ хүчил төрөгч хэрэглээд нүүрс төрөгчийг ялгаруулдаг. Тэгэхээр ерөөсө ургамал байж иж амьдрал оршин гэдэг ийм байдаг учраас энийг одоо судлах тусам, танин мэдэх тусам үнэхээр өөрхөн мэрэгчлэрээр бахархдаг. Энэ бол зөвхөн одоо Монгол улстай биш. Энэ дэлхийн ертөнцийг аврах, дэлхийн одоо хүн төрөлхтний одоо ийм сайхан үйл учраас бахархдаг. Ер нь одоо энэ бидний оршин амьдарч байгаа энэ дэлхийг ч одоо цэнхэр нүдэн гариг гэж ингэж ярьдаг тийм ээ. Үнэхээр одоо ингэж сонсороос авсан зургийг харахад бол тэгж л харагддаг л да. Тэг өөрөө чинь ярианаас болон ер нь үзэж яхад үнэхээр энэ хөрс дэлхий бол одоо ногоон ургамлаар очигдсан байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ногоон нүдэн гариг гэмээр юм шиг хэлмээр юм шиг санагддаг байхгүй. Тэгээ ер нь ягаад энэ ургамал заавал юм ногоон өнгөтэй байт юм бэ? Үндсэн суур өнгө нь. Ногоон өнгө нь болохоор нарны гэрэл чинь ингээд цагаан өнгөтэй боловч дотороо 7 өнгийн өнгө байгаа гэрлийнхаа уртаар тэрнээс бол нөгөө ногоон өнгийн ургамал өөрөө шингээж тэр долгион нь ургамлыг одоо тэр фотосинтезийн процесс явагдахад нөлөөлдөг учраас ногоон байдаг. Одоо тэр дотор байгаа ургамал дотор байгаа бүтцийг аваад үзвэл хлорофилл гэдэг эргэтэн байгаад тэр эргэтэн нь одоо ногоон өнгөтэй тэрнээсээ ургамал ногоон болдог. Тэрнгээрээ одоо энэ нарны гэрлийг шингээж авч энэ сайхан одоо амьд ертөнцийг бий болгож бүтээж идэг гэсэн үг. Хүүхд байхад л тэгж боддог байсан. Яг энэ санаанд ороод асуучлаа. Тэгэхээр одоо бид нар нэг ботаникийн хүрээлэнгийн захирал ирсэн учраас мэдээж энэ тухай бид нар илэрэнгүй ярилцсан. Тэгээд яг манай таны мэдхүү нэвтрүүлэг учраас яг ботаник гэдэг үг маань яг ямар үг юм бэ? Ботаникийн цэцэрлэг төрөлн гэхээр ямар ойлголт байгаа? Энэ цэцэрлэг төрөлн бол зөвхөн энгийн үндэсний цэцэрлэг төрөлнгөөс одоо юугаар ялгаатай байдаг юм бэ? За ботаник гэдэг нь латинаар ургамал гэсэн үг. Тэгэхээр одоо манай хүрээлэн ургамал судлалын хүрээлэн тайлбарлах юм бол. За ботаникийн цэцэрлэг төрөлн гэдэг нь одоо үндэсний цэцэрлэг хүрээлэнгээс ялгаатай. За дэлхий дээр нийтдээ 2500 орчим ботаникийн цэцэрлэг байдаг. Тэгэхээр одоо зарим улс жишээлбэл хамгийн олон ботаникийн цэцэрлэгтэй улс гэвэл Хятад улс 200 гаруй цэцэрлэгтэй, манай хойд Оросын холбооны улс 150 гаруй, Америкийн нэгдсэн улс 170, за Герман 138 гэх мэтчлэн ботаникийн цэцэрлэгтэй. За одоо ботаникийн цэцэрлэггүй улс гэхээр 16 одоо улс байж байгаа. Африкийн болон одоо ядуу буур орнууд байдаг. За Монгол улс ингээд бид нэр интернетээр хайгаад үзэх юм бол Монгол улсыг ботаникийн цэцэрлэгтэй улс гэдээ гараад ирнэ. Тэрэн дээр нэг гэсэн тоо гарч ирдэг. Тэгэхээр ботаникийн цэцэрлэг гэдэг нь одоо дэлхийн нийтийн хувьд ижил үйл ажиллагаа явуулдаг стандарттай. Тэгэхээр тухайн өөрийнхөө ботаникийн цэцэрлэгийн тухайн өөрийнхөө оронд ургаж байгаа ургамлуудыг цуглуулах
За өөрийнхөө оронд ургаж байгаа, устж байгаа, ховордож байгаа ургамлуудыг тэндээ одоо амьдаар нь хадгалах, гений сангийг хадгалж авч үлдэх, удмын сангийг авч үлдэх ийм үйл ажиллагаа явуулдаг гараа одоо үндэсний цэцэрлэг төрөлнгөөс ялгаатай. Ижил тал гэвэл хүмүүс бас ялгаагүй амрах, зугаалах, танин мэдэх ач холбогдолтой. Тэгэхээр ботаникийн цэцэрлэг төрөлнг ингээд аваад үзэх юм бол нэгдүгээр тэр судалгаа шинжилгээний ажил хийгдэнэ. За одоо саяхан хэлдэг Монгол орныхоо ургамлын цуглуулах хийх, гадаад орнуудын одоо ашигтай ургамлыг нутагшуулах, тармилжуулах, одоо ашигтай ургамлуудыг гоёл чимэглэлийн ургамлуудыг авчир нутагшуулаад нийлүүлэх ийм судалгаа шинжилгээний ажил, саяхан хэлдэг удмын сангийн хадгалах, ургамлынхаа устж, байгаль дээр устж үгүй боллоо гэхэд биднээс ботаникийн цэцэрлэг дээр авч үлдээ буцаагаад гаргачихж байна. Одоо сая нөгөө дахиад адууг сэргээ нутагшуулсантай адилхан гэсэн үг. Зоопаркад хадгалж байгаа бид нэр одоо байгаль дээр нь гаргалаа. Энэ шиг ингэж хадгалж авч үлдэх зорилготой. За 3 дугаарт энэ сургалт. За одоо биологийн хичээл заах, урмал судлалын хичээл заахад 10 жилийн багш нар бол биед бодит урмал дээр уулна хичээл заах их хэрэгцээтэй байдаг. Тэгэхээр сургууль болгон өөрсдөө ийм одоо юуг бүтцийг бий болгож чадахгүй. Тэгэхээр ботаникийн цэцэрлэг гэдэг маань одоо 10 жилийн багш нар ирлээ. За одоо шинс мод энэ байна. Говьд ургадаг цаг мод чинь энэ байна. Говьд ургадаг хармаг юм байна гэд. Энэ дээр нь бодитоор нь хүүхдүүдэд хараад заах, сургах. За ийм сургалтын. Тэгэхээр энэ маань танин мэдхүү сургалт, шинжлэх ухаан дээр нь одоо гаргаж авсан одоо сулгаагаар гаргаж явсан юмаа үйлдвэрлэлд шилжүүлдэг. Үйлдвэрлэл гэсэн ийм цогц үйл ажиллагаа явуулдаг. Ийм одоо ботаникийн гол цөм байдаг юм аа. Тэгээ судалгааны хажуудаа сургалтын гэдэг чинь их чухал байна тийм. Тэгээ биднийг одоо сургууль байгаа ангид байхад одоо байгальд хайртай болгох юм гэжсэн байгаа энэ манай ургамал судлалын багш нар нэг молоконы лаазанд ингээд нэг өрөөгөөд тариулаад тэгээд нэг ингээл сая болол ургахаа чихтэйхэн баярлна. Тэгээд тэр чинь өдөр болгон услна. Тэгээд тийм жижиг юмнаас эхэлдэг юм билээ л дээ байгальд хайртай болох юм болвол. Тэгээд Монголын улсын хэмжээнд болвол одоо энэ ботаникийн энэ судалгаа цэцэрлэг хүрээлэнгийн хэмжээний судалгаар хэдүүд эхэлсэн. Миний санахад 1961 онд актив байгуулахад байгалийн ухааны салбар дотор бол ургамал судлалын тасаг гэж байгуулагдсан юм шиг байна. Тэгээд тэрэн цаашаа 74 онд билүү. Би даас хүрээлэн үлдсэн. 1961 онд шинжлэх ухааны актив байгуулагдахад байгалийн ухааны хүрээлэн гэх тэр дотор нь болохоор ботаникийн тасаг гэж байгуулагдсан. За дараа нь эндээсээ биологийн хүрээлэн гэж салаад тэрэн дотор нь ботаникийн тасаг явж байгаад 1974 онд ботаникийн хүрээлэн гэж бий дааж байгуулж ирсэн. За манай анхны хүрээлэнгийн анхны захирал бол Дэндвийн Банзрагч гэж урмал судлаач хүн байгаа. За одоо 1900 анхны урмал судлаач, мэргэжлийн урмал судлаач гэвэл Даваа Чамцгай. 1947 онд Эрхүүгийн их сургуулийн урмал судлаач мэргэжлэр төгсөж ирж ирсэн. Манай анхны одоо үндэсний мэргэжлийн урмал судлаач хүн. Тэгээд энэ хүмүүс маань манай хүрээлэнгийн одоо үүсгэн байгуулагчид байдаг. За тэгээд Эрдэнэжав доктор байна. Санчир доктор байна. Дашням доктор байна. Тэгээд хойшлоод ирэх хүмүүс англи зүйч Санчир, цогт гэд тэгэл буян орших гэд олон сайхан одоо эрдэмтэд манай хүрээлэн ажиллаж байсан. Ер нь хэдэн активч төрсөн танай хүрээлэнгээс? Манай хүрээлэнгээс ер нь 4 активч төрсөн. Англи зүйч, урмал судлаач, үлзий хотог активч, Даваа Жамцгай, тэгээд ой судлаач, Дугуйжав, ой судлаач, Эрдэмтэн, Дорцсөрөн гэд ийм 4 активчтэй. Мундаг байна. Тэгээд Даваа Жамцгайг бол бид нар бас мэднэ л дээ. Тэр үлзий хотоггүй нарыг. Эдний яг ингээд энэ шинжлэх ухааныг бий даасан хүрээлэнгийн хэмжээнд яхад ер нь ямар гол ажлыг санаачилж хийсэн усудаа. За Даваа Жамцгай анх ингээд ботаникийн хүрээлэнгийн үндсэн чиглэлийн нэг нь одоо Монгол орны энэ бэлчээрийн урмал судлал байсан.
бэлчээр, хадлан бэлчээрийг судлах, мал аж ахуйг хөгжүүлэх зорилготой энэ хадлан бэлчээрийн судалгаа бол бас нэг чухал судалгааны нэг байсан. За тэгээд Даваа Жамцгай маань бол өөрх нь хамгаалсан докторэсэт бол Өвөр Хангай аймгийн Хойд нутгийн хадлан бэлчээр гэсэн тэмсэдээр хамгаалж ирсэн. Тэгэхээр Монгол орны энэ байгалийн бүс бүслүүрийг эхлээд зүй тогтлыг тогтоох. Ямар байгалийн бүс бүслүүр хойноос урагшаа шилжиж байна. Энэ болгоны нөө бэлчээрийн одоо ургамлын онцлог, тэний хадлан ургацын онцлог, тэнд одоо хичнээн хоног нь нөгөө ургамал маань одоо мал бэлчээх боломжтой, хичнээн одоо ямар даацтай юм, тэр ургац нь одоо жилийн дөрөв улиралтаа яаж хэлбэлцэж идэгээ, одоо зуны дээд ургац нь хизээ байх уу тийм ээ. Тэгээд хизээ хагдраад явах уу, өвөл нь хэр хэмжээнийх нь ургац хадгалагдах уу, хавар нь хідэн үлдэх үү гэд ингээд энэ нөгөөд бэлчээртэйгээ холбож гэ ботаникийн судалгаа хийжсэн. Тэгэхээр ерөнхийдөө бүс бүслүүр болгоны тэр бэлчээр, урмал бүлгэмдлийн улирлын хөдлөлцөө судлах ийм ажлууд байсан. Дээр нь Монгол орны одоо ургаж байгаа нийт урмлыг бүртгэх, тэдгээрийг одоо судлах, анхны одоо чагсаалт гарах Монгол орнд ямар урмал ургаж идэг ингээд энэ болгоныг ингээд судалгааны анхны ажлууд бол энэ чиглэлээр хийгдчихсэн. Дээр нь бас манай анхны судалгааны чиглэл болохоор Монгол орны ашигт урмал, Монгол орнд ямар ашигт урмлууд байна, тэдгээр нь хаагаараа дарах чинь яаж ашиглаж болох уу гэсэн ийм чиглэлээр судалгаанууд бол хийгдчихсэн. Тэгэхээр энэ ботаникийн цэцэрлэг төрөлмж одоо амгалангийн энд байна тийм ээ. Өмнө одоо Сэлбийн энд яаж байгаа нүүс юм шиг байгаа юм. Одоо хэдэн газар эзэмшиж байна? За Сэлбийн анх хөвөн дээр 1964 онд байгуулагдаад дараа нь энэ амгаланд 1976 онд амгаланд шилжиж ирсэн баха. Тэгээд анх энэ шилжиж ирэхдээ 34 га талбайтай байсан. Тэгээд урагшаага бол яг энэ үндэсний цэцэрлэг төрөлн шиг ингэж урагшаа хөгжүүлээд нөгөө туулгол руугаа туулгана гэсэн тийм төлөвлөгөөтэй байсан юм билээ. Тухайн үеийн зураг төс нь бол тэгж хийгдчихсэн. Тэгээд одоо бол манайх 18 га талбайтай болсон байгаа. Яагаад вэ? За ингээд 34 га талбайтай байж хаад 2000 энэ 2015 онд одоо энэ Япон Монголын эмнэлэг барина гэд. Тэгээд тэрэнд бол 8 га газар. Тэгээд уртлынх нь хэсэгт 10 жилийн сургууль барих 2 га гэд. Их мэтлэнгээр ингээд юу маань хасагдсан талбай маань. Одоо бид нарт ингээд яг 18 га газар үлдээд энийг улсын тусгай хэрэгцээнд авах ийм шаардлага тулгарсан. За ялангуяа бид нэр тэр 2015 онд энэ анагаахын сургууль баригдахад бол 2008 онд нь бүтээн байгуулалтын ажил тэр газар нь хийгдсэн байсан. За ингээд 90 он хүртэл бол ботаникийн цэцэрлэгийн үйл ажиллагаа төлөвлөгөөнийхөө дагуу бол маш сайн хийгдэж явж исэн. Тэр үед бол 100 гаруй ажилтнтай ботаникийн үргэлэн ботаникийн цэцэрлэгийг байгуулах ажил эд сайхан явж исэн. Ингээд 90 он гараад ер нь улсын энэ байгууллагууд уналтын байдалд орсон, маш хүнд байдалд орсон. За тэнд бол үлдэж хоцорсон нэг 5-6 эрдэм шинжилгээний ажилтан бол үндсэн цуглуулга бол алдаагүй үлдсэн. Хойдлын том ногоон байгууламжийн хэсгийг бол одоо тэр хүмүүс өвлөн хөрөөдөж одоо түлэх газрын тэрийн шинжилгээр хөрөөдөж одоо засах байдлаар ингээд ерөнхийдөө устсан. Ямар ч нэг хөрөнгө оруулалтгүй зогсоод. Ингээд 90 оноос хөрөнгө оруулалтгүй байж 2008 онд болвол улсын хурлын гишүүн асан Эрдэнэ Сурангаа бас санаачлаад тухайн үед хөрөнгө оруулалт оруулаад 500 сая төгрөг. Ингээ 8 га газрыг бол яг бас цэцэрлэг төрөлн болгох нөө хуучин зургийг харж байгаа сэргээгээд энэ баруун хойдлынхаа булангаас эхлээд үйжсэн. Гэтэл энэ яг 8 га маань ингээд 2015 онд нөгөө тарьсан ургамлууд маань 7-8 жилийн дараа яг сайхан ургаад өндөр болоод ингээд нэг айтайхан болж итэл 15 онд энэ газрыг аваад тэгээд ингээд тусдагцсан байж байгаа. Тэгэл одоо бид нар өнгөрсөн жил дахиад одоо нөгөө зураг нь
хууч болохоо очиж байгаа шүү дээ 34 га талбайд хийгдсэн. Одоо тэгээ 18 га. Тэгэхээр өнгөрсөн жил Улаанбаатар хотын ерөнхий менежер байсан Ган Төмөр дарга бас ингээд бид нэр хамтарч ажиллаад нийслэлийн захирагч ажлын албатай хамтарч ажиллаад энэ 18 га газар дээрээ зураг шинжилээд төсвөө шинжилээд ингээд гаргаад за тэгээд бас л ингээд эхнээсээ л дахиад бүтээн байгуулалтын ажил ингээд өнгөрсөн жилээсээ дахиад эхлээл явж байгаа гэсэн үг. Тэгэхээр юу ингээд нэг бидний байгууллагуудын хоорондын уялдаа холбоо муу байдаг тийм ээ. Энэ нэгдсэн юм бодлогогүй байдгаасаа болоод ингэж эн чинь буцаал улсын мөнгө улсын бас л хөрөнгө мөнгө олон хүнээ хөдөлмөр тэрэн дээр одоо улсаас л залинжаал авч байгаа шүү дээ. Хийсэн бүтээсэн юм ингээд нэг юм нөгөөгөөрөө ингээд устгачдаг, байхгүй болгочдаг иймэрхүү байдал байж байна. Харин ингээд одоо бас Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх ухнаага хөрөлсөх ерөнхийлөгчийн бас ингээд санаачилгаар тэр бом мод гэдэг үндэсний хөдөлгөөн ингээ гараад ирж байна. Тэгэхээр энэ хөдөлгөөн маань бас их зөв хөдөлгөөн. Яагаад гэвэл зөвхөн мод тарин гэхээс илүү хүмүүсийн сэтгэлгээнд мод тарих юм. Одоо хүний сэтгэлгээ мод гэдэг ямиг хайрладаг болох, өөртөө тарьдаг болох, байгаль их дэлхийгээ хайрладаг болох ийм чиглэл рүү болох юм. Хүн өөрөө ер нь хийсэн бүтээсэн юм нурах, эвдүүлэх дургүй байдаг шүү дээ. Тэгэхээр чинь хүн өөрөө мод тариад тэрийг яаж ургуулдаг вэ гэдэг хөдөлмөрийг мэдсэн тохиолдолд хүн болвол хүний тарьсан модыг устгах тийм юугүй хүмүүжлгүүл болж хүмүүжих юм. Тэгэхээр энэ талаасаа болоо маш их ач холбогдолтой гэж бодож байгаа. Тэгээ яг бидний нүдэн дээр үнэхээр энэ дэр газрын дээрэмдэж аваад өөр бүтээн байгуулалт хийгээл явж байгаа нь харагдаж л байна л да. Яг бидний хувьд бол одоо 70-80-аад оны заагд байсан эрдэмтний залуу ажилтнууд академийн бид нар ч ажилтдаг байсан шүү дээ. Тэгэхээр энэ 100 гаруй хүн ажиллаад барахгүй тэгээд академийн бос хүрээлэнгүүдийн залуучуудаа ажиллаж энэ ажиллуулна гэдэг бол их том бүтээн байгуулалт их том одоо үйл ажиллагаа явж ирсний одоо нэг гэрч шүү дээ. Тэгээд эн чинь бол сая ярианаа сонсож байгаа чинь нөгөө ботаникийн цэцэрлэггүй Африкийн 16 дээр нэмэх нь 17 болох нь шүү дээ манайх чинь. Одоо бол энэмнээс цаашаа бол одоо энэ газар луундаг ийм дүрмгийлэх алдах юм байж болохгүй л гэж ингэж хэлж байна. Энэ бол үнэхээр улс орон байгаа, үнэхээр одоо экосистем эхлэгийг хайрлыг гэвэл энэ судалгааны байгууллагагүйгээр цаашаа явах юм шиг боломжгүй юм байна шүү дээ. Ялангуяа одоо тэр ховорныг ховордож байгаа, устж өгүүлж байгаа нургамлууч яг энд нь одоо тэр ген фонд юу гэдгийг тэрийг авч үлдээч ингэдэг юм байна тийм ээ. Тий. Одоо ер нь Монгол орны нийт нутаг дэвсгэр дээр 7600 зүйлийн урмал ургаж байгаа. За тэр нь болохоор бидний мэддэг цэцэгтэй гуурс дурмал, мөөг, хаг, хөвд, цамаг гэсэн. Ингээд 7600 зүйл байна. За үүнээс 200 гаруй зүйл нь нэг ховор урмал. 400 гаруй зүйл нь одоо ховор урмал статустай. За тэгээд ингээд нийтдээ бол ийм зүйлүүдийг одоо хамгаалах шаардлагатай байж байна. Үүнээс гадна зөвхөн Монгол оронд ургадаг урмал гэж байдаг. Дэлхий дээр одоо өөр хаач байхгүй. Монголын унган урмал байна тийм. Урмал. За тэгэхээр тэр нь бол Монгол зөвхөн ургадаг урмалгийн 207 зүйл байж байгаа. За үүний эдгээрийн зарим нь бас нэн ховор болцсон. Устгах аюулд орцсон урмалууд байж байдаг. За 61 нь завсрын унган гэдэг яг Монгол оронд ургаад хил бүс нутгууд одоо энэ нөгөө улсын хил болохоос байгалийнхаа бүсээр одоо Хятадын нутаг руу орчдөг, Оросын албаны улсын нутаг руу орчдөг. Ингээ хил бүс дагуу ургаж байгаа 61 зүйлийн урмал байгаа. Энэ болгоныг бид нэр хамгаалж авч үлдэх шаардлагатай. Тэгэхээр ботаникийн цэцэрлэгт бид нэр одоо нийт Монгол орны урмлын 370 зүйлийн цуглуулга бүрдүүлсэн. Дээд гуурс урмлын. Тэгэхээр энэ нь болохоор нэг 10% орчим. Нэн ховор урмлынхаа 21% 95 зүйлийг цуглуулга бүрдүүлсэн байж байна. Тэгэхээр бид нэр Монгол орны одоо нэн ховор урмлын 70 орчим хувийг ботаникийн цэцэрлэгтээ яг амьд хэлбэрээр нь ямар ч байсан авч үлдэнэ гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа. Зарим зүйл нь бол мэдээж бас урахгүй зүйлүүд байна. Жишээлбэл одоо өндөр уулын бүс нутагт
таг дээр ургадаг ургамал бол Улаанбаатар хотын нөхцөлд бол урахад хэцүү. Тэгэхээр ийм зүйлүүдээ хасгаар ямар ч байсан бид нэр 70%-ийг нэндэ хадгалж авч үлднэ гэж ингэж бодож байгаа. Тэгээ ургамал чинээр амьд организм учраас бас бүр төрөл зүйлийн хувьд бас устдаг тийм байх шиг байна л да. Тэгээ дахиж шинээр төрөл зүйл бий болдог ч юм уу яадаг чи ингээд явдаг байх л да. Тэгээ гарцаагүй одоо ингээд хичнээн тордоод одоо устж байгаа тийм ургамал Монгол хэмжээнд ямар ургамал байдаг юм бол. За ургамал бас л нөгөө байгалийнхаа жам зүй тогтлоор байдаг. Нэг зүйл ургамал эхлээд үүсэж хөгжин, дараа нь оргил үедээ дархан, тэгээд ингээд юуныхаа жамсаараа хөгшрөөд ингээд өгнө гэд. Тэр нь болохоор филогенетикийнхаа зүй тогтлоор, удам зүйн зүй тогтлоор. Тэгэхээр их эртний ургамал мөртлөө өнөөдөр хадгалагдаад үлдсэн бас тийм ургамлууд байдгийг. Тэрийг нь бас үйлдвэр ургамал гэж нэрлэдэг. Одоо жишээлбэл манай говийн торомод үйлдвэр ургамал. Тий. Тэгэхээр гарал одоо өөрөх нь эргэн тойрны ах дүүнэр гэх юм уу? Тэр нь удмынх нь одоо зүйлүүд байхгүй болсон. Их эртнээс ингээд говь нутагт үлдээ тоцорцсон тоорой жишээлбэл байж байна. За 1 ховор ургамал гэдэг 189 зүйлийн ховор. Энэ дээр болохоор одоо эдгээр ер нь л устж үгүй болох хэмжээнд хүрсэн байж байгаа. За тэгэхээр устж үгүй болохдоо таны хэлж байгаагаар нөө удам зүүн хувьда одоо үнэхээр байгалийнхаа жамаар хөгшрөөд устж байгаа зүйлүүд байгаа. Энэ маш зөвхөн. Ихэвчлэн одоо нөгөө экологийнх нь амьдрах орчныхоо доройтол, ургаж байгаа орчныхын доройтол бас болоод тэр одоо ургаж байгаа орчин нь устдах, эсвэл тэр орчинд ороодох, өөрчлөгдөхөөс болоод одоо ийм 1 ховор болж байгаа устдах аюулд орж байгаа ургамлууд бас байгаа юм. Тэр нь бол хөвчлөнд одоо буцаалт нөх хүний үйл ажиллагаанаас болж байгаа гэсэн. Тэгэхээр Монгол улс бас олон улсын биологийн төрөл зүйлийг хамгаалах юм конвенцэд нэгдээ орсон байдгийг. Тэгэхээр Монгол улс өөрөө олон улсын өмнө хөлөөс үүрэгтэй. Та өөрийнхөө нутаг дэвсгэрт ургаж байгаа ургамлын зүйлийн баялгаа хадгалж авч үлдэх, хамгаалах, хүн төрөлхтний өмнө одоо ийм үүрэг хариуцлага байж идэг. Тэгэхээр одоо энэ устж байгаа зүйлүүдийг бид нэр устгахгүйгээр нь авч үлдэх нь хамгийн одоо зөвхөн улс орны зөвхөн судлаачдын биш бас манай улсын олон нийтийн өмнө хүлээс үүрэг байж байгаа. Яг энэ үднээс чинь бид нар ботаникийн цэцэрлэг төрөлнгийн шинжлэх ухааны болон нийгмийн тэр ачаал бүгдийг ойлгоод байгаа байхгүй юу. Үнэхээр энэ шилөдөр Монгол зөвхөн Монгол ургадаг ургамал 207 зүйлийн ургамал байна гэж штэ. Энэ бол хүн төрөлхтний өмнө монголчуудын одоо хүлээсэн хариуцлага штэ. Энийг хамгаалж авч үлдэх, судлах, тархацын нэмэгдүүлэх юу гэдгийг үүрэг болов гэж бодож штэ. Тэгээд тэр анх байгуулж яхад үнэхээр тэр туулгал хүртэл ингээ өргөжүүлнэ тэргээд уг нь их мундаг бодож хийсэн юм байна штэ. Тэр үед бидэнд ч гэсэн тийм ойлголт байсан. Ер нь баг Азийн хэмжээнд анхных шүлээ хамгийн том цэцэрлэг төрөлнч гэдэг үлээ тэгжил бид нар тэгжил итгэж өмсч байсан штэ. Тийм сайхан бодлогыг одоо энэ зах зээлийн шуурган дунд ингэж таньж тэр 34 36 газрын шат 10 хэдэн газар болтол ингээ тэгээ дахиад энэ лөө орох магадлал өндөр байгаа тохиолдол бол энэ бол өстой байж болмооргүй юм гэж санагдаж штэ. Одоо тий нийт 120 га болгоно гэж ингэж төлөвлөж ирсэн. Мундаг байна тий. Тэгэхээр Улаанбаатар хот ч өөрөө бас нэлээд өндөрлөг газар оршдог. Монгол улс чинь Азийн цэжин дээр байж байгаа. Тэгэхээр Төв Азийн ботаникийн цэцэрлэг гэдгээрээ бас их өрмөц. Тийм байсан байна. Тий. Төв Азийн ботаникийн цэцэрлэг гэдэг бол одоо ер нь тийм том цэцэрлэгүүд бол байхгүй л байгаа. Тэгэхээр манайх Монгол улс одоо ингэ байгуулах юм бол бас энэ гадаадын аялал жуулчдыг татах бас энэ нэг том бас юу болдгийг. Одоо гадаад оронд очих чинь тэр нөгөө ботаникийн цэцэрлэгээр нь очино гэдэг бол одоо жуулчдын бас нэг их очих дуртай тийм газрын нэг байдаг л да. Тэгээ одоо энэ газар Монголын газар нутагч нийтдээ цөлжилт явагдаад 70% ч гэдэг үлээ өндөр тоглоод байдаг штэ. Яг ийм тохиолдолд ялангуяа энэ ботаникийн цэцэрлэг төрөлн үнэхээр чухал санагдах юм. Тийм учраас сая бол тэр биологийн хүрээлэнгээс бие даалгавар ботаникийн цэцэрлэг төрөлнгээд бие даасан хүрээлэн болсон байна. Өөрөө одоо захирлыг хийж байна тийм ээ. Энэ бол зөвхөн академийн зүгээс ч юм уу одоо уг нь төрийн
бодлого зүгээс бас энийг анхаарч байгааг нэг хэлбэрлэх гэж ингэж ойлгож байна шүү дээ. Энийг одоо хэр баталгаажуул цааш нь хөгжүүлэхийн төлөв байгаа юм. Бас түрүүнийх дээр нэмэт хэлэхэд Монгол орны унган зөвхөн Монгол оронд ургадаг нэг ховор Монгол хундгана гэд Адонис Монголика гэдэг урмал. Байгаль дээр энэ баг устцсан гэж хэлэхээр болчиход байгаа. Одоо нэг 2-3 цэгт ургадаг. Тэрэн дээр очихороо бол нэг 10-20 ширхэгл бодгол байж байгаа. Тэгэхээр энийг бол манай ботаникийн цэцэрлэгт бас одоо амжилттай хадгалаад явж байгаа. За цагаан цэн гэдээ бас Монголын гоёмсог одоо цэн байж байна. Тэгэхээр энэ маань байгаль дээрээ бас л 2-3 цэг дээр байгаа. Тэрэн дээрээ бас л устдах аюулд ингээд орцсон биж идэг. Тэгэхээр энийг бол амжилттай бас ботаникийн цэцэрлэг дээрээ таримлжуулсан буй цаашид өргөн дэлгэр ингээд нэвтрүүлээд явах юм боломжтой болсон. Бас ийм урмлууд хадгалагдаад байж байгаа. Одоо ингээд ботаникийн цэцэрлэгт хүрээлэн 10 шинжлэх ухааны академийн 16 хүрээлэнгийн нэг нь ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байна. Тэгэхээр энэ хүрээлэн маань одоо бүтэц зохион байгуулалтын хувьд ямар хөө бүтцтэй явж байна, хичнээн хүн ажиллаж байна. Монгол орны одоо байгалийн баялаг гэдэг бид нэр сайн мэднэ. Ашигт малтмлын баялаг байна. Дээр нь бол нэг байгалийн баялагын нэг үндсэн баялаг нь урмлын баялаг, урмал нүмергийн баялаг. За тэгэхээр энийг одоо судалдаг хүрээлэн манай хүрээлэн. Одоогоор нийтдээ манайх 19 онд биологи хүрээлэнгээс ингээд бий дагаад ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулагдлаа. Дотроо бол 5 лабораторитой, 63 ажилтны орон тоотой, үүнээс 58 нь эрдэм шинжилгээний ажилтан. Тэгэхээр энэ 5 лаборатори мал одоо тус тусынхаа чиглэлийн дагуу одоо судалгаа хийгээ явж идэв. Тэгэхээр Урмлын аймаг филогенетикийн лаборатори гэдээ байгаа. За энэ нь түрүүн хэлсэн 7600 зүйл урмлыгаа бүртгэх, тэдгээр англи зүйн одоо судалгааг явуулах, тодорхой бүс нутгуудын Урмлын аймгийн одоо судалгаа гаргах, энэ бүс нутагт ямар урмал ургаж байна гэдгийг гаргах. Тэгээд одоо ховордлын зэрэглэлийн тогтоох гэдэг. Одоо энэ улаан дансны үнэлгээ гэдээ байж байгаа. Олон улсад шалгуур үнэлгээ байна л да. Улаан данс гэдэг. За тэгээд энэ улаан дансныхаа үнэлгээгээр урмлуудынхаа зүйлийг үнэлээд хэдэн одоо ямар төлөв байдалд байна гэдгийг гаргадаг. За энэ үнэлэх ажлыг хийж байна. Тэгэхээр энэ дээр ингээд үнэлэхээр 7600-аас нэг 1440 орчим зүйлийг үнэлгээ хийсэн. Тэгэхээр үүний 70 гаруй зүйл нь одоо устдах аюулд ороод байна. Хамгааллын ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагатай байна гэдээ гараад ирчихэ. Тэгэхээр энийг англи зүйн лаборатори маань энэ судалгааг нь тогтоогоод өглөө. Энэ гаргаж ирсэн дээрээ дараагийн хэсэг нь хамгаалах арга хэмжээг ингээд аваа явчихдаг гэсэн. За ойн фитоценологийн лаборатори гэж байж байна. Монгол орны ой бол 7.8 одоо нийт нутгийн 7.8%-ыг эзэлдэг. За Сибирийн нөгөөх тайгын үргэлжлэл боловч яг өмнөд хэсэг гэдгээр маш эмзэг одоо хийржих аюултай, уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөнд дотор хийржих юм маш их аюултай ийм эмзэг ийм систем байж байгаа. Тэгэхээр ой бол өөрөө бас усны хөөсвөр ийм байдаг. Онцгой бас экосистем гэж авч үздэг. Тэгэхээр энэний маань одоо урмлын тэр өөрчлөгдөж солигдол түүмэр одоо хортонд идүүлсний дараа, түүмэрт идэгсний дараа, огтлсны дараа яаж одоо урмал ой маань хэдэн жил болоод яаж нөхөн сэргэж ийн, ямар бүлгэмдлүүдээр хэдэн жилийн одоо юм шатлалтай солигдоо явж ийн гэдгийг судалдаг. За буцаагаад ойг бол нөхөн сэргэх судалгааны ажлуудыг хийдэг. За дараагийн лаборатори урмлын эколог, ашигт урмлын одоо нөөцийн юм судалгаа хийдэг лаборатори байж байгаа. Тэгэхээр ойгоос бусад хээр, цөл, өндөр уулын бүссэд одоо урмжлын урт хугацааны мониторингийн судалгаа хийн, жилийн бол улирлын хөдлөл зүй судалгаа, дээр нь уур амьсгалын өөрчлөлт, мал бэлчээрэлтийн нөлөөллийн судалгаануудыг хийж байна. Дээр нь бид нэр Монгол орны ашигт урмлын тархац нөөц гэдэг. Энэ их чухал. Одоо Монгол орныг бид нэр 1000 гаруй одоо гурст ашигт урмал байж байгаа. 3000 гаруй зүйлээс одоо 1000 гаруй ашигт урмал гэдэг. Энэ ашигт урмлуудын биднээс бас хангалттай судалгаа хийгдэж чадаагүй. Энэ боловсон хүчний нөөц дутмаг байдаг, Монгол орн удам
дэлгэр олон ургамалтай тэгээ судлаачид маш цөөн. Ийм учраас энэ болгоныг Монгол орныхаа хэмжээнд бүх ургамлынхаа одоо Монгол орны хэмжээнд тархас нөөцийг тогтоож чадаагүй явж байгаа. Энэ бол бас байж болохгүй. Одоо бүх улсууд чинь үндсэн баялгаа судлаад бид нэр ямар нөөц баялаг байна гэдгийг гаргаж ирээ те. Тэрнийгээ одоо цааш нь яаж эргэлтэнд оруулах уу, яаж ашиглах уу гэдэг ийм юм хийгээ явдаг. Тэгэхээр биднээс бол үндсэн судалгаа нь бол энэ тархас нөөцөө тогтоох. Аль армлыг ашиглаж болох юм, жилд хэдэн тонныг ашиглаж болох юм, аль нутгаас ашиглаж болох уу, яаж зөв ашиглах уу, яаж нөө байгальд нь ээлтэй ингэж нөгөө байгалийн аясаар нөхөн сэргэх болцоог нь олгоод ингээд ашиглаад явах уу гэдэг ийм эргэлтүүдийн судална. Дээр нь энэ ашигтай ургамлуудыг, ашигтай бодисуудыг тэр дотор байгаа ашигтай бодисуудыг судлах шаардлагатай. Ямар тэр ашигтай бодисууд нь хэмжээтэй агуулгаддгийг, ургалтынхаа ямар үе тэр ашигтай бодис нь хамгийн оргил үедээ байх юм. Тэр үед нь одоо төвж хэрэглэх шаардлагатай болно. Аль бүс нутагтаа илүү өндөр концентрацтай байна. Тэгвэл аль нутгаас нь өрийг авч цааш нь тармилжуулвал илүү өндөр тэр ашигт бодис агуулсан ургамлын сортууд гарч ирэх юм гэдэг. Ийм талынх нь эдийн засгийн эргэлтэнд оруулах юм судалгаа байж байгаа. Үндэсний хэмжээд хийгээд нэлээ хүн хүч, хөрөнгө мөнгө хэрэгтэй юм байна шүү дээ. Би сая ярианаас нэг юм асуугаад гэн. Одоо манайх уул уурхай их хөгжиж байна шүү дээ. Тэр уул уурхай одоо нэг уурхай нэгдлээ гэж тэнд ч одоо археологийн очиж судалгаа хийдэгтэй адилхан ургамлын судалгаа тэнд хийгддэг үү? Ер нь тийм шаардлага байдгүй. Жишээ дөрөв хэллээ шүү дээ. Одоо ховордож байгаа 2-3 газар одоо энэ зэрэг байна. Зөвхөн магадгүй тэр бүс нутгад тийм байж болно шүү дээ. Тийм албан ёсны байдгүй. Байдаг. Одоо уул уурхай зам талбай тавихад бол тэнд нөгөө экологийн үнэлгээ гэж хийгээд тэнд нь хүрээлэн оролцсон юм уу яадаг юм? Байгаль орчин экологи үнэлгээ гэж идэг. Хүрээлэн тэр болгонд оролцсон. Яам л хариуцсан. Тий, ерөнхийдөө яам хариуцсан. Гэхдээ тэрэнд хөвчлэн төрийн бус байгууллагууд үнэлгээ хийдэг байгаа. Тэгээд манайхаас судлаачид орж ажилладаг. Тэрнээс хүрээлэн бол яг тэр эрхэн ингээ байгаад яг шууд ингэж танах хийх ёстой гэсэн археологи хүрээлэн шиг бол тэгэж банах бас хийхгүй байгаа. Энэ дээр хүн цаашдаа тийм журманд нь оруулмаар заавал асуудаг. Тийм ээ. Одоо барилга байгууламж байж байна, уул уурхай байж байна, зам байна чинь тийм юм санагдлаа. Зөвхөн нэгийн тодруулан асуухад тэр 76 онд хийгдсэн Монгол орны ургамжилтын зураг, 81 оны тэр бэлчээрийн хичээлийн зураг, 2001 онд баха. Тэр хадлан бэлчээрийн зураг гэдэг хийгдсэн байж та тийм ээ. Энэ одоо бол нэлээд өөрчлөгдсөн. Дахин давтагдаж хийгдсэн байдаг юм болов яаж байж гэдэг энэ мэдээлэл нь. Тийм. Энэ Монгол орны урамжлалын зураг 76-нд ер нь Монгол орны урамжлалын зураг ганц л байгаа юм. 1976 онд зохиогдсон. Энэ хэмжээ нь 1.5 саятын хэмжээтэй. 76 онд хийгдсэн гэхээр энэ чинь ерөөсөө Монгол Орсын экспедицийн үйл ажил, биологи экспедицийн үйл ажиллагаа 1970 онд эхлээл тэрнээс 60-70 оны энэ судалгаан дээр үндэслээд 76 онд энэ зургийг гаргасан. Тэгэхээр 60 оны одоо ургамлын нөмөргийн байдал 2020 оны одоо ургамлын нөмөргийн байдал бол эрсцээс өөр болсон. Тэгэхээр бид нэр энэ зургийг шинчилж бас гаргах шаардлагатай байна. Тэгэхээр энэ дээр бас л нөгөө хүн хүч судалгааны одоо бүх Монгол орныг хамарсан нийт одоо ижил хэмжээний нөгөө арга зүгээр хийсэн бичиглэл судалгаа хэрэгтэй болон газрын мэдээлэл. Тэгэхээр энэ дээр бас л нөгөө хүн хүч дутагдaltaй байдаг. За тэгэхээр бид нар бол яг уу сүүлийн жилүүдэд зөвхөн 105 аймгийн хэмжээнд бол шинчилж гаргалаа 21 онд. Тэгээ гаргаад үзэхээр дээр нь бид нар энэ ургамлын зургийг 150 аймгийн хэмжээнд гаргаад дээр нь нэмээд ургамлын нөмөргийнхэн дороотлын байдлыг ингээ 5 ангилаад үзэхээр энд бол дороотл бол маш хүчтэй ер нь бол явагдаж байна. Тэгэхээр 150 аймгийн хэмжээнд аваад үзэхээр ерөөсө 12% нь л дороотойгоо соргог байдлаараа байна. Энэ нь болохоор хүн хүрдэггүй одоо өндөр уул тайга эсвэл бүр цөлийн бүс тэнд нөгөө хүм орчдгоо сууршдгоо ийм газрууд нь үлдээд бусад хэсэг нь бол бүгд дороотсон байж байна. Ялангуяа 20% нь бол хүчтэй дороотсон. 50 гаруй хувь нь одоо бага дороотсон байх шийдтэй.
Бэлчээрийн зураг гэхээр 81 онд бол хийгдсэн. Энээс хойш бас шинжилж чадаагүй байж байна. Тэгэхээр бид нэр ингээд шинжилж чадаагүй хийгдээгүй гэдэг нь ерөөсөө буцаал нөгөө шинжилх ухаан зориулж байгаа нөө санхүүжилтийн хэмжээ, боловсон хүчний одоо хийх оронтой цөөхөн байдагтай ингээд бүх юм үйлдэл байгаа. Яг нь академи эрдмийн хэлгээний байгууллагууд бол үнэхээр одоо биетэйгээ хийх боломжгүй л дээ. Төрийн бодлого амар санагдаад байгаа байхгүй. Жишээл ийм суурь том судалгаа байх чинь одоо нэг 10 жил тутам давталтайгаар хийн шийдэх юм уу, 20 жил хийн шийдэх юм уу, нэг ийм юм стандарт тогтоогоод тгийгээ санхүүжилтийн юмдаа тусгаад ингээ явбал эрдэмтэд бэлэн байж чинь, шинжилх ухааны байгууллага нь бэлэн байж чинь тийм ээ. Энэ чиглэлээр л одоо стандарт санал тавьдаг л байх л да. Яг зөв. Тийм бодлогын төвшөнд одоо суурьс энэ судалгаануудыг бас дэмжих асуудал маш чухал байж байгаа. Бид нэр өөрсдийнхөө байгаа юмаа Монгол ус мэдэх ёстой шүү дээ. Юутэй вэ гэдгээ. Тий, тэрийг мэдчихэж бид нар цаашаа хөгжих ёстой. Тийм учраас маш энэ чухал та зөвл хэлж байна. Тэгэхээр ургамлын олон янзын байдлыг одоо яаж хамгаалах, яаж хадгалах, ямар гаргачлал байдаг юм. За ингээд одоо сая хэллээ. Нийт зүүн бүсэд хэд чинь 12% нь л хэвийн бус нь бол ямар нэгэн байдлаар дороотчих шүү дээ. Асуудал мөн шүү дээ. Асуудал мөн. За тэгэхээр Төвийн аймаг, Баруун аймагуд энэс бол үзүүлэлт нь илүү гарна. Яг гэвэл дороотол нь илүү байгаа гэдгийг мэдчихэж байгаа. Төвийн бүс, Баруун бүс мал ихтэй энэ бол илүү хүчтэй явагдана. За тэгэхээр мал бэлчээрлэлт ингээд мал бэлчээрлэлтийн далхагдал гэдээ бид нэр яриад хахаар энэ далхагдлын цаана ямар процесс явагдаад байгаа юм бэ гэж ойлгодог. Тэгэхээр зүгээр л ингээд мал идлээ буцаад өвс ургалаа гэдэг ийм процесс бол энд явагддаггүй. Энэ дээр нөгөөд одоо тэнд жишээлбэл хийрийн бүлгэмдэлтэй 20 зүйл урмал ургаж исэн бол бэлчээр дороотой далхагдаад ирэхээр 5-6 зүйл л үлдчихдэг. Тэгэхээр бусд нь бол тэнд устчих чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нэр энэ устдаад байгаа урмлуудыг хадгалах олон улсын ерөнхийдөө 2 арга байгаа. Нэгдүгээрт болохоор нөгөө зүйлээ авч үлдэхэд бол яг орон нутагтан дээр ургаж байгаа газар нь тэрийг нь одоо хамгаалтанд авах. Зам барихгүй байх, мал бэлчээхгүй байх, хадлан авахгүй байх, айл тэнд очиж өвөлжөө барихгүй байх гэдэг юм уу те. Орон нутагт энэ ховор урмлуудынхаа тархас нутгийг хамгаал. Нэг нь болохоор түрүүний энэ болохоор институт хамгаалт гэж байгаа. Нөгөөх хэлбэр нь болохоор ерөөсөө өөр орчинд аваачаад зориудаар ингэж хадгалах гэдэг нь экститут гээд бидний одоо ботаникийн цэцэрлэгтэй хийгээд байгаа энэ судалгаа маань юу болчихж байгаа. Экститут хамгаалт болоо явчихж байгаа. Би нэг шал өөр нэг юм асуугаадгүй. Одоо өндөрлөгтний шинжилх ухаан хөгжөөлөх мундаг болоод байна л гэдэг байна шүү дээ. Хэдийгээр ийм мундаг болсон ч гэсэн цоо шинээр ургамлыг бий болгох тийм боломж тийм төвшөнд хүрсэн үү? Хүрсэн. Энэ бол одоо хийгдэж явж байгаа шүү дээ. За байгаль дээрээ ч бас шинэ зүйл ургамлууд байгаль хажаамаар үүсэж бий болж байна. Түүнээс гадна одоо биднээс нэг удмын ургамлын устдахгүй удмын сангийг авч үлдэнэ гэдэг чинь ийм чухал байна. Тэгэхээр бид нар одоо ганц төсвөртэй ашигтай ургамал байлаа гэхэд ашигт бодис нь илүү өндөр бүтээмжтэй тэгсэн мөртлөө ганц төсвөртэй ийм ургамал гаргаж авъя гэх юм бол нөгөө генийн инженерчлэл хийгээд генетик материалыг бид нар байлгаж явах хэрэгтэй, хадгалж явах хэрэгтэй. Тэгвэл генийн инженерчлэлээр одоо ургамлуудыг ингэж хийж байгаа олон улсад бол хийгээд явж байгаа. Тэгэхээр тэндээс нөгөө ашигтай ургамал гаргах одоо ургамал болгоны нөгөө зүйл ургамал болгоны нөгөө генетик дараалал нь өөр, гений сан нь өөр өрмөц юм байж байгаа. Тэгэхээр энэ болгоно өөрөө үнцэнтэй. Эргээд энэ маань цаашид ирээдүйд дэлхийг аврах ямар нэгэн тэр ургамал юмыг хийж бүтээхэд их материал нь одоо байж байгаа. Дэлхийд дээр бол генийн инженерчлэл бол хийгдээ явж байна. Манад бол хараахан байхгүй байна. Гэхдээ биднээс бол энэ ургамлынхаа генетик нөөцийг бас хадгалж авч үлдэх нь энэ одоо их материалын бүрдүүлээд авч үлдэж байна л гэсэн бас их том юу байж байгаа. Тэгэхээр бас нэг зүйл ургамал зөвхөн ургамал гэхгүйгээр ургамал дотор маань өөрөө дотроо маш олон жижиг бичил битэн амьдардаг. Эндомикоризууд байдаг. Эндоактиномицидууд байдаг. Янз бүрийн бактериуд байдаг. Эднэр маань тухайн ургамалтаа л байдаг. Бас хаанч давтагдахгүй.
Тэр нь тухайн зүйл урмал дээр ингээ хадгалагдаад байна гэдэг маань буцаад тэднэрээс чинь одоо дахиад хүн төрөлхтөнд хэрэгтэй нөө одоо энэ бактери чинь өвч үүсгэж бактери чинь антибиотикт аягүй төсвөртэй болчихж штэ тий. Тэгэхээр шинэ төрлийн антибиотикууд хэрэг болно. Энийг шинэ төрлийн антибиотик гаргаж авах гэдэг юм уу? Бусад ургамлыг одоо ургуулах идэвхжүүлэгч бодис гаргаж авах гэдэг юм уу? Ийм олон төрлийн цаанаа болвол нөгөө олон янзын тэр баялаг бичил битнүүдийн флорыг бас ингээд агуулж идэг байгаа ургамал. Тэгэхээр л ерөөсөө энэ генетик нөөц чинь бас их чухал. Говийн бүсийн ботаникийн цэцэрлэг, хээрийн бүсийн ботаникийн цэцэрлэг гэсэн юм салбар ботаникийн цэцэрлэгүүдэд байгуулах боломжтой. Тэгжээж илүү тэр бүсийнх нь ургамлуудад тэр бүс нутагт нь хадгалж хамгаалвал илүү нөгөө үр ашигтай юм шүлжээ болгоод ирээдүйд явах нь зүйтэй маа гэж боддог. За ингээд таны бидэнд бидний урдгаар ирж ярилцлага өгч бас энэ тодорхой сэдвээр мэдлэг мэдээлэл өгснүүдээ их талархаж байна. Үнэхээр нэг хэсэг чинь монголчууд ч одоо бид нар жонгон зэрлэг одоо байгальтайгаа их бахархдаг байсан. Одоо бол тэр бахархал маань баг юу болж байна вэ? Яг юмэр байна шүү дээ, тийм ээ. Ялангуяа энэ цөлжилт нүүрсэн дулаарл, дэлхийн дулаарл бий болсон энүүтэй холбогдуулаад үнэхээр энэ ургамал энэ аймагчээр нь хүндрэлтнээс аврал ирж байгаа юм шиг байна шүү дээ. Яг энэ үед бол одоо төрийн бодлогоо цэгцтэй, тууштай, шинэ ухааны үндэстэй авч явахын тулд үнэхээр ботаникийн цэцэрлэг төрөл ингээд дэмжиж энийг улам өргөжүүлж энэ дээрээ суурилсан төрийн бодлогыг цааш нь их авч явах нь зүйтэй юм байна. Ялангуяа сая одоо ерөнхийлөгчийн санаачсан дээр төм модтерх тэр хөдөлгөөн хэдэр болвол үнэхээр энийг бас мэдэрсэн нэг том мэдрэмж юм шиг байна шүү дээ. Ингээд холбогдоод явах юм байна гэж ингэж ойлгож байна. За өнөөдрийн манай судалгааны нэвтрүүлгээр Шинэ ухааны академийн ботаникийн цэцэрлэг сүрэлэнгийн захирал доктор профессор Төвшин тогтох захирал маань оролцлоо. Ингээд судалгааны нэвтрүүлгийн дараагийн дугаар хүртэл түр баяртай.